Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдөр бүгдээрээ дээсээр хөгжилтэй тоглоом тоглоцгоё. Бэлтгэх зүйлс урт алс. Өнгийн бөмбөг 6 ширхэг. Бөмбөг байхгүй бол өнгийн цаас базаад бөмбөг хийж тоглож олно шүү хүүхдүүд ээ. Өнгийн дүрс бүхий карт. Чихмэл зөөлн тоглоо 2 ширхэг. 1 удаагийн аян 6 ширхэг. Ариун цэврийн цаасны урт гол 2 ширхэг. Гүйж байгаа хүүхдийн дүрс бүхий зураг 1 ширхэг. Ариун цэврийн цаас богино жижиг нь 4 ширхэг. Эдгээр зүйлсийг бэлтгээрэй. Ингээд эхний тоглолт бөмбөг дамжуулалт. Бөмбөг дамжуулалт тоглоомыг тоглохдоо ариун цэврийн цаасныхаа голыг ашиглаж жижиг бөмбөгөө тогтоогоод хэлбэртэй байрлуулсан олсон дээгүүрээ хажуу тийшээ хавсарч алхна. Алхахдаа олсны гадна талд гიშгэж болохгүй шүү хүүхдүүдээ. Олсны нэг үзүүрээс найз нь 2 бөмбөгөө зөөгөөд ирэхэд дараагийн найз унгалгүйгээр бөмбөгөө аваад өнгийн дүрс бүхий картаа ашиглан 1 удаагийн аягандаа дараалалаар нь өнгийн зөв байрлуулна. За тоглоом эхлэе хүүхдүүдээ. Аль болохоор бөмбөгөө унгаахгүй тэнцвэрээ хадгалаад олсон дээгүүрээ алхаарай хүүхдүүдээ. Хавсралттай алхалт хөл саллаа нийллээ. Саллаа нийллээ. За бөмбөгөө дамжуулахдаа гар оролцуулахгүй хэрэглэгдэхүүнээсээ дамжуулаад бөмбөгөө шилжүүлнэ. 2 бөмбөгөө амжилттай авлаа хүүхдүүдээ. Одоо цааш нь олсон дээгүүрээ алхлаа. Хөл саллаа нийллээ. Саллаа нийллээ. Бөмбөгөө авчраад өнгийн картаа ашиглан зөв байрлуулна. Шар бөмбөг маань эхний 1-р игнэний голд байна. Ажуухан бөмбөгөө аяга хамгаалгүйгээр хийж тогтооно. Зүүн карт маань ногоон бөмбөг. Ногоон бөмбөг эхний игнэний наад захт байна. Аяга хамгаах юм бол дээш нь босгоод тавиараа хүүхдүүдээ. Дараа нь олсон дээгүүрээ явахдаа урагшаа хараад алхахын хүүхдүүдээ. Олсон дээгүүрээ олсныхаа хажууд гიშгэлгүйгээр явна. Ногоон бөмбөг. Цэнхэр бөмбөг. Бөмбөгөө амжилттай авлаа. Олсон дээгүүр алхлаа. Аль болохоор бөмбөгөө унгаахгүй олсон дээгүүрээ алхна. Баруун гарт ногоон бөмбөг байна. Одоо дараагийн 2 дахь ногоон бөмбөг 2 дугаар игнэний голд байна. Цэнхэр бөмбөгөө 2 дугаар игнэний зах ихт хийлээ. Ингээд бөмбөгнүүдээ бүгдийг дамжуулж дууслаа. Одоо бүгдээрээ зөв байрлуулж хүүхдүүдээ харъя. Хамгийн захыг уртлын игнэний хамгийн захад ягаан бөмбөг, дараа нь шар, дараа нь ногоон, 2 дугаар игнэний захад зөв цэнхэр, ногоон, улбар шар. Гэх мэтчлэн өнгөө картын солиод олон хувилбартай болгоод мөн дараа нь мөлгөлд оролцуулаад тоглоомоо зохиогоод тоглоорой хүүхдүүдээ. 2 дахь тоглоом хурд. Хурд тоглоомыг тоглохдоо хүүхдүүдээ зөрөөний хэлбэртэй байрлуулсан олсоо ашиглан тоглоно. Олсны 2 үзүүрт ариун цэврийн цаасныхаа уртыг нь ашиглан үзүүр хэсгийг нь ариун цэврийн цаасанд сайтар бэхлэж уйна. Дараа нь сайн ороогоод хуйлаад өгөөрэй хүүхдүүдээ. Олсоо ариун цэврийн цаасанд хуйлаад гүйж байгаа хүүхдийнхаа зургийг олсныхаа төв хэсэгт байрлуулна. За ингээд тоглоом эхлэхэд бэлэн боллоо хүүхдүүд ээ. За Мишелийг уралдуулъя. Мишель
маш хурдан гүйдэг гинэ хүүхдүүдээ. Хурдан гүйлэг хийн тулд бүгдээрээ ариун цэврийн цаасаа хуйлж олсоо орооно. Найзыгээ арагшин гүйлэхэд ариун цэврийн цаасаа голоо эргүүлж олсоо сулж өгнө. За тоглоом эхлэе. Анхаар Мишель урагшаа гүгээрээ. За Мишель гүйлээ. Мишель хурдтай гүгээ бариандаа орлоо шүү хүүхдүүдээ. Орлоо. Мишель бариандаа маш хурдан гүйж ирлээ. Одоо бүгдээрээ Мишелийг арагшин гүйлгэе. Мишель маш хурдан гүйдэг гин шүү хүүхдүүдээ. Мишель арагшаа гүгээрээ. Мишель арагшаа гүйлээ. Ямар хурдан гүйж байна? Мишель арагшаа гүйлээ. За Мишель маань арагшаа гүйгээд бариандаа орлоо. Энэ мэдчлэн зургийн карт ашиглан олсоо ороож гарын жижиг булчин хөгжүүлэх дасгал тоглоом хийж болох нь. Гэр бүлийнхээ гишүүдтэй аав, ээж, ах эгчтэйгээ гүйж байгаа Мишель охины зургийн оронд морины зураг наагаад морь уралдуулж бас тоглож болно шүү хүүхдүүдээ. 3 дахь тоглоом шүргэхгүй. Шүргэхгүй тоглоомыг мөн л дээсээ ашиглаж тоглоно. Дээснийхээ хоёр үзүүрт нь чихмэл зөөлөн тоглоомоо сайтар бэхлэж уйна. Уйсан тоглоомны урт нь доош нуглахтаа унжуулахдаа мөрнөөсөө өвдөг хүртэл дараа. За хоёр тоглогч өөдөөдөөсөө харна тоглоно. Гэр бүлийнхэнтэйгээ хамтраа тоглоорой хүүхдүүдээ. Чихмэл тоглоомоос хавлуулахдаа хоёр тоглогч зэрэг түлхлээ авлаа, түлхлээ авлаа. Энэ мэтээр зэрэг савлуулна. Энэ дундуур нь тоглогч шүргэхгүйгээр гүйж гарч авах самбаагаа сорина. Тоглох биелэн хүүхдүүдээ? Явлаа. Эхэл. Сайн байна. Анхаарлаа шалгана. Авах самбаатай байгаа нь шүргүүлэхгүй шүү хүүхдүүдээ. Сайн байна. Жаахан хурдаа нэмээ. Ой! Ингэ шүргүүлэхээр яах вэ хүүхдүүдээ? Тоглоомоо сайтар бэхлэхгүй бол тоглоом нь унана. Тоглоомоо сайн бэхлээд дахиад тоглоё хүүхдүүдээ. Тоглоомоо сайн бэхэлж уяраа. Хэмжээрээ мөрнөөсөө өвдөг хүртэл савлаа. Сайн байна. Сайн байна. Дахиад яваарай. Нараа дахиад яваарай. Шүрхэхгүй л хурдаа жоохон нэмээд үгүй. Савлахтаа хурдын жоохон нэмээд үгүй. Савлах зайгийг багасгаад үгүй. Сайн байна. Авахал самбаатай мундаг хүүхдүүдээ. Сайн байна. Энэ мэдчлэн урт олс дээс уяагаа ашиглан хөгжилтэй олон тоглоом тоглоорой хүүхдүүдээ. Гэртээ гэр бүлийнхаа гишүүдтэй өнөөдөр үзсэн тоглоомуудаа баттгаад тоглоорой. Баярлалаа хүүхдүүдээ. Баяртай. Маргааш дүрслэх хурлаг болон математикийн энгийн төсөөлөл хичээл орно. Дүрслэх хурлын хичээлээр дээл хэрхэн чимэглэхийг сурах учраас өнгийн будаг, нэг удаагийн тавг, ундааны сав, амны цаас зэргийг бэлдээрэй. Харин математикийн энгийн төсөөлөл хичээлд шагаай, жижиг чулуу, хөөх хуяг зэргийг бэлдэн оролцоорой.